Улсын хурлын дарга бямцогт нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Матильда Демовскаг хүлээн авч уулзлаа. Энэ онд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм а. Он хүрээнд хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашдын тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлж чадсныг улсын хурлын дарга онцоллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, найдвартай түнш байсаар ирснийг мөн онцолсон. Монгол улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагад элснээс хойш нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бараг бүх улстай дипломат харилцаа тогтоосон. Олон талт хамтын ажиллагааг гадаад бодлогынхоо чухал тулгуурын нэг болгон хөгжүүлж ирсэн энэ хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр нь хөгжлийн бодлого, институцийн шинжилэл, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ирснийг мөн чухалчилсан юм а. Улсын хурлын дарга бямцогт Монгол улсад нэгдсэн үндэсний байгууллагаас 2023-аас 2027 онд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтэнд бодит ахиц гарсныг онцолж байсан. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, парламентын институцийн чадварыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирснийг мөн өндрөөр үнэлсэн. Түүнчлэн энэ онд Монгол улсад зохион байгуулагдах цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар хурал ба COP17-гийн бэлтгэл ажил хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үзүүлж байгаа тууштай дэмжлэгт талархал илэрхийллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Матильда Демовска Монгол улс нь нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүлэх түнш орнуудын нэг гэдгийг онцлоод Монгол улсад ажиллах хугацаанд ногоон эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор малчтын амжиргааг дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж бодит үр дүнд хүрснийг дуулгасан. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ололт амжилтыг дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлсон хамтарсан нийтлэл гаргахаар боллоо.